За Сүхбаатар дүүргийн 1-р хороо Олимпийн гүрний орчимд автомашины зам тавихтаа ус зайлуулах шугамыг стандартын дагуу хийгээгүй байна. За үүний улмаас бороо орсны дараа их хэмжээний ус тогтдог. За мөн явган зорчигт руу ус цацагдах асуудал түгээмэл гардаг гэж иргэд ярьлаа. За НТВ-ийн сурвалжлагыг Сүхбаатар дүүргийн 1-р хороноос ээлжид сурвалжлага өргөж байна. За энэ дагаа ус зайлуулах хоолойны хувьд бол яг замын барилгын компанийн хувьд анх би хийхдээ бол замтайгаа тэгшгийн хийсний яг ийм тэгш юм хийсний улмаас өнөөдөр ингээ өглөөний орсон борооны ус бол яг энэ тогтоц олоо үлдсэн. За яг уул шугамдаа бол энэ одоо ус тухайн одоо энэ нөхрөө урсаж орох ёстой ч гэсэн зориултын одоо зам барьж байгаа компанийн хувьд бол зориултын бус хийсний улмаас бол энд ингээ ус тогтож үлж байгаа юм. Мөн саяны ус зайлуулах хоолойны хажуу талд буюу яг Олимпийн гүрний хажуу талд байх ус зайлуулах хоолой мөн яг тэгш юм тэгцдээс үдээд ингээ зам дээр ус тогтсон байдалтай бол байгаа юм. Энэ нь бол эргээд замын эвдрэл гэмтэл мөн иргэдийн эрүүл аюулгүй байдалд бол нэлээд сөрөг нөлөө үзүүлж байгаа маа. Одоо дугуйтай явж байхад явгууны замаар явахыг хоригдсан байгаа даа шүү дээ. Тийм болохоор яг энэ замын хажуу талаар явах гэхээр ус их тогтцсон үед яг дугуйтай явахад амар хүндрэлтэй байдаг байхгүй. Хурдтай явах юм бол хажуудлын хүмүүс рүү ус цацчих юм уу эсвэл өөр рүү ус цацчих тийм тохиолдлууд гардаг болохоор ер нь аль болох юм ус зайлуулах хоолойг олон газар хийчихвэл уг зүгээр юм болоо гэж боддог. Одоо инженер гэж байгаа шүү дээ. Тэгээ зам хийх жахад яг тэр инженерүүд нь яг ажиллаа яг сайн хийгээд ч юм уу эсвэл зураг төслөө сайн гаргачих юм бол уг нь асуудал байх л гэж бодчих шүү дээ. Ус цогцсон гадар бол зөндөө байгаа шүү дээ Улаанбаатарт. Тэгээд дээрэс нь юу гэх юм бол машин хэрэггүй явгуунаар цацлаа гэх юм бол анзаараагүй байж байгаа цацаж болно. Эргээр цацаж болно хоёр талаа. Тэгээ уулын чанартай байж үзэн шүү дээ. Бидний хэд хишээдэг ч юм уу тий. Гэхдээ ийм хүндрэлтэй шүү дээ. Ингээл үгээд л одоо ингээд машин зөрөхтэй ингээд одоо шахагдсан ч юм ямар нэгэн байдлаар бол ингээд энэ явган цацагт руугаа усаа цацаж байгаа юм чинь. Тэгээд аль болох одоо энэ хэрвээ одоо ийм догцсон ус байх юм бол машин өнгөөсөө явдаг чи хүмүүс яг тийм дүүдэр харагдаж шүү дээ. Тий өөр орныхан бол арай өөрөө тийм байдаг шүү. Эднэрийг бол бас нэг ингээд яадгийн замын инженерүүдийн тэднэр л ажил байдаг байхал да. Манайх бол яг тийм устай одоо тийм стандартаар тавигдаагүй юм харагдаж шүү дээ. Тэгэхээр зам чинь одоо яг тэгшгэн биш ядаж хоёр тишээ юм номорсон байх хэрэгтэй байхгүй тийм ээ. Зам дээр одоо ус тогтохгүй байх хоёр тишээг уурсах боломжтой байх. Тэр урссан ус нь мэдээж бороо ус зайлуулж байгаа руу чөлөөтэй орж явах хэрэгтэй гэсэн нэг юм шаардлагуудыг тэр норм дүрмээр зохицуулж өгдөг гэсэн үг. Нөгөө замын тээврийн яам тэгээд замын хөгжлийн газар тэд нар ч өөрсдөө хүлээж авдаг байхгүй. Мэдээж ус урсж байгаа учраас бетон ч нөгөө нэг юу ирчихсэн тийм ээ. Бас нөгөө зэвэрдэг идэгддэг. Олимпийн гүрний автозамын ажлыг зам тээврийн яам хүлээж авахдаа ус зайлуулах шугамын стандартыг баримтлаагүй улмаас явган зорчигчид ус туулан явж байна. Уг шугамыг хийхдээ UCS 0401 стандартыг баримтлах ёстой. Үүнд налуу бат бөх машин цаад учруулах байхаар хийгдэх ёстой. Ингэснээр автозам ашиглалтын хугацаа уртсдаг байна. Харин энэхүү ус зайлуулах шугам харагдах үзмж төдий байгааг олон нийт шүмжилж байна.